Сайн байна уу? Таны хамгийн дуртай анime юу вэ? Анime уу? Боку но Пико зоодлаад. Бич. Ми сайн юм юм. Таны хамгийн дуртай анime юу вэ? Хамгийн дуртай анime House Moving Castle. Яа дуртай Зүгээр л гоё болохоор. За баярлалаа. Сайн байна уу? Таны хамгийн дуртай анime юу вэ? Хамгийн дуртай Full Metal Alchemist л. Оо. 君の最後は涙じゃないよずっと苦しく背負ってくんだ出口見えない感情迷路に誰を待ってるの白いノートに綴ったようにもっと素直に 10 жилтэй хатаа л үзчихсэн да. Ягаад ч юм надад гоё санагдав. Анime аа. Нөгөө нэг Сузумега гэдэг юм дээ штэ. Тэрэнд амар дуртай. Нөгөө дуугийн цацаа тэгээ дуртай байхгүй юу? One Piece л үздэг шүү дээ. One Piece. Үйл хөдлөл гоё юм. Угсаа айгу удаа үзчихсэн. Тухайн зохиолчийн өөрөө илэрхийлэмж одоо тэгээ юу гэдэг одоо One Piece ч одоо ирчлэн анх санаа гарсан бэлээ. Тийм утгаараа илүү таалагддаг та. Devil Cry Baby. Босод анимаас хэм маяг нэрээ өөр шүү дээ. Харин зэвэнагдчихлээ. Арай нэг хүүхэд шиг болов ш. Аха. Хамгийн дуртай дүрч чинь хин бэ? Акира юм болов. Яагаад вэ? Ер нь тэр дүр яагаад онцгой вэ? Хамгийн ерөнхийдөө л байгаа байд хамгийн гоё хийцтэй санагддаг юм аа. Таны хамгийн дуртай анime юу вэ? Kuroko no Basketball. Би бүр бага байхдаа үзчихсэн юм аа. Тийм яг бага байхдаа амар гоё санагдаад тэгэл бүгдийг нь үзэж дууссан нэг өдөр. Таны хамгийн дуртай анime юу вэ? Hunter x Hunter. Hunter x Hunter юм болоо. Hunter x Hunter. Hunter Hunter Яагаад дуртай вэ? зүгээр л дуртай Түүхэн юм л гоё шүү дээ. Тэг гол plot twist гэдэг шүү дээ. Аха. Тэр нь зохиолох нь тэр одоо өрнөж байгаа үйл явдал эсвэл тэр одоо хүмүүсийн хоорондын харилцаа аягүй гоё. Одоо манга дээр гардаг юмнууд нь амар сонирхолтой байдаг. Зүгээр мангагаар уншаарай л гэж хэлээ. За баярлалаа. Саяны хамгийн дуртай анime юу вэ? Би аним үздэг шүү дээ. Нэг ангитай гэж юу? Нэг ангитай гэвэл нөгөө нэг Мууртай ч үлээ Тотор юу? Кики явуучлаарай. За Кикигийн үргэлжлэх үйлчлэгээ л. Тэр санаанд орж. Ер нь тэр зураглал амар гоё шүү дээ. Яг тэр төрлийн анимнуудыг яг нэг ангитай болохоор ер нь амар сонирхолтой үздэг. Үздэг байсан. Таны хамгийн дуртай анime юу вэ? Attack on Titan. Attack on Titan. Attack on Titan. Анх анимд орсон цагаас үзчихсэн болохоор. Тэгээ сүүлд бүрэн дууссан болохоор их таалагдсан. Гоё текст. Зүгээр амар гоё зохиолтой. Ер нь тэгээд дуу хөгжим дөрүүд гэж байдаг штэ. Тэгээд системс хамгийн их таны сэтгэлд үлдсэн зүйл нь юу байдаг вэ? Attack on Titan-аас уу? Тий. Нэр Дуун. нь л юм да. Тэр анимасаа гэж бодвол. Яг сүүлд нь бүх учир таалагддаг болохоор бодож ирсэн нь ойлгоод их таалагдсан. За баярлалаа. Баярлалаа. Таны хамгийн дуртай анime юу вэ? Хамгийн дуртай юм уу? Steins Gate. Плот нь аюу таалагддаг. Тэгээд яаж ингэж
гарч байгаа өмнөх юмтай холбож байгаа юм их таалагдах юм уу? Ер нь Attack on Titan-аас ер нь илүү санагддаг шүү дээ. Сэмэнэ. Таны хамгийн дуртай аним юу вэ? JoJo's Bizarre Adventures. Nice. JoJo. Fighting God 自分の道を信じたものだけがいつか輝ける Миний үзчихсэн ганц аним. Яа за дуртай дүрчин юм бэ? Jotaro. Ер нь яагаад таалагддаг вэ тийш дүр нь? Арай удаан үргэлжсэн, арай их хүчтэй дүр юм шиг санагддаг. Бүр бага ахтаа нэг номын санд нэг ах үзээд сууж байгааг харж ирсэн. Тэр үе яг дурсам сэтрэл амар дуртай болсон. Аха. Таны Jujutsu Kaisen. Зураглал тэгээд түүх өгүүлэмжинд амар туртай. Crush юм бэ? Гетто Согуро хожиг. Зүгээр л амар хувь хүн айгуугаа таалагддаг. Тэг яг сэтгэл зүйн яг яаж тиймэрхүү болдог вэ гэдэг юм. Таны хамгийн дуртай аним юу? Аним юу вэ? Аха. Monster. Monster. Ерөнхий хүндж байгаа сэдвүүн амар таалагддаг. Би өөрөө нэг философийн төлөв юм амар сонирхдаг байхгүй. За. Тэнгүүт яг аним дээр нь тийм нихилизм ч юм уу те экзистенциализмын талаар амар гаргадаг. Nice. Тэгээд яг ерөнхий концепт дээрс таарч болохоор амар дуртай. Хамгийн дуртай дүрчин юу вэ? Яахан. Яахан аягүй гоё санагдав. Энгийн тэгээд манипуляц хийдэг юм болохоор. Амар манипулятор гараад. Гэтэ амар дистрактив нихилист төрлөө. Тэгээ ерөөсөө нөгөө нэг аним дээр ч юм уу өөр ямар зөв нэгэн зүйл дээр гаргаж байгаагүй дүр гэх юм уу. Яг ерөнхий тим талын дүрийг яг тэр сайн дүрсэлсэн санагддаггүй. Тэгээд ерөнхий амар гоё байсан болохоор тэртэй. Үг гэдэг байхгүй яг хэлсэн. Хүн нэг тэнцүү зүйлээ тэр нь үхэл нэг тиймэрхүү утгатай. За амар mainstream гэдэг Kim Dona. Чиний нэр いつか以降全生命も認めかいたくの感情にハイタッチして時間にキスを5次元にからかわれて Ямар мэдрэмж танд үлдээж ива? Ойлсон уу? Өөлөө гэхдээ амар гоё 50 болж үлдсэн. Тэрнээс хойш ер нь айгүй хүзэж Тэгээд тэрнээс хойш юу аним үзчихсэн. юу гэхэлээ нөгөө нэг нэг би хараад байна. Дуртай аним Demon Slayer. Нэг л юм үзчихсэн. Demon Slayer. Demon Slayer мэн. だって消せない夢も止まれない今も誰かのために強くなれるなら Үзэхэд тэгээд story нь гоё болохоор. Гойс нэгсэн. Ганц л үзчихсэн юм болохоор. Цаашаа нь үзье гэж бодогдсон уу? Байслага гуйгадсан болохоор л үз. За баярлалаа. Таны хамгийн дуртай аним юу вэ? Анима Naruto. Naruto юм бол. 絞り取ってほつれるらしだけど前よりずっとそう遠く Багаас үздэг байсан. Гү багасаа амар хүзжсэн тэгэл. Ер нь амар childhood. Хамгийн дуртай дүрчин юм бэ? Naruto. Тэгвэл тэр анимаас одоо хамгийн тод санаанд ч үлдсэн зүйл юу вэ? Үг ч юм уу те? Нэг сцен ч юм уу? Naruto Sasuke доо. Аль Хамгийн ихнийх нь. Naruto өөрийнх нь. Тоо. Naruto-гоос нөгөө юу гарч ирдэг. Юу лээ? Нэр нь гарч ирдэг. 9 сүлд гарч ирдэг. Яг тэр хэсэг нь амар толгойн ингээд. За баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Таны хамгийн дуртай аним юу вэ? Аним сайн мэдгүй шүү дээ. Нэг ангитай ч юм уу үзчихсэн Ghibli-гийн ч юм уу. За хамгийн дуртай гэх юм бол нөгөө юу гэдэг чинь нөгөө юу лээ? Graveyard of the Butterflies. Йоо ямар амар гоо нэг ямар амар дуртай. Чи хит үтсэн. Нэг л үтсэнтэй гэхдээ тэр юусан мартагддаг уу? Йоо шууд зүрх өвдсөн авчина амар гоо нэгтэй тэгж. За баярлалаа.